Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил. Малын тоо 2015 оны эцээр 60 сая төрлөө. Мал аж ахуйн салбарт тоон үзүүлэлтээр мал сүрэг маань ихээхэн хэмжээгээр өслөө. Цаашид чанарын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд чанарын өөрчлөлт хийхин тулд үйлдвэрлэлийн анхан шатуулсан малчтынхаа үйлдвэрлэгчд болох эдийн засгийн хөшүүргийг бий болгох хэрэгтэй юм аа. Үүний тулд Монгол Улсын засгийн газраас 2 хөтөлбөрийг батллаа. Тухайлбал 113 дугаар тогтоолоор сайн малчин дунд хугацааны хөтөлбөр, 114 дугаар тогтоолоор мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг тус баталсан. Малчны зээлийн хүүг хэдэн хувиар буруулсан бай? Хөтөлбөрийн хүрээнд малчин өрхийн жилдээ 30% хүүтэй зээл авдаг байсныг 3 дахин бууруулж 10% хүүтэй зээл олгож эхлээд байна. Энэ нь бол үйлдвэрлэлээ дэмжсэн малчтад зээл олгож байгаа хэлбэр юм аа. Өөрөөр хэлбэл 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх хүүндээ 1.5 сая төгрөг төлдөг байсан бол одоо 500 мянган төгрөг төлөхөөр 3 дахин буурч байгаамаа. 10% хүүтэй зээл авахын тулд малчтад тавигдах шалгуур юу байна? 10% хүүтэй зээл маань хэрэглээний зээл биш, үйлдвэрлэлийг дэмжсэн зээл. Үүний тулд одоо 3 шалгуурыг хангах хэрэгтэй. Нэгдүгээр малчин дансаа ашигладаг байх, хоёрт бол эрүүл мэндийн болон нийгмийн татгалаа төлсөн байх. Гуравт бол малчид маань малаа цаг хугацаанд нь тарилаг туулга, хуваалганд нь хамруулсан байх гэсэн энэ 3 шалгуурыг хангасан малчин өрх маань зээлээ энэ үйлдвэрлэлийг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийг авах боломжтой юм аа. Сайн малчин хөтөлбөрийн хүрээнд ямар бодлогыг баримталж ажиллаж байна вэ? Малчид маань энэхүү 10% хүүтэй зээлээр мал аж ахуйгаа өргөтгөх, мал аж ахуйдаа зориулсан тоног төхөөрөмж худалдаж авах, хашаа сарвчаа сайжруулах, нэмж барих, удаг ус гаргах, бэлчээрээ сайжруулах, малын эм бэлтгэл авах гэдэг энэ олон зориулалтаар энэхүү зээлийг авах боломжтой. Энэхүү бодлогын үр дүнд малчид маань жинхэнэ утгаараа үйлдвэрлэгчд болон цаашлуул экспортод зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчд болж улс орныхоо эдийн засгт ихээхэн хувь нэмэр болох юм аа. Малчтын маань хөдөлмөр хөнгөрч бүтээмж нь дээшлэнэ. Мал аж ахуйн эрсдэл буурна. Малчтын эдийн засгийн мэдлэг дээшилж үдээ аж ахуйн санхүүжилтийн бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж харж байна. Дээрх зорилт хэрэгжснээр гарах үр дүн. Энэхүү бодлогын үр дүнд малчт маань жинхэнэ утгаараа үйлдвэрлэгчд болно. Тэр тусмаа үндэсний аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Экспортод нь зориулсан бүтээгдэхүүн нийлүүлж улс орныхоо эдийн засгт ихээхэн хувь нэмэр оруулах болно. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа иргэд мөн одоо малчт маань хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэх болно, орлого нь нэмэгдэх болно. Малчтын эдийн засгийн мэдлэг зээшилж, төдий аж ахуйн санхүүжилтийн бүтээгдэхүүн нэмэгдэх сайн талтай.